Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Хэрвээ танд манай бичлэгүүд таалагддаг бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Хажууд нь байрлах хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд танд мэдээлэл очих болно шүү. Өнөөдрийн дугаараар бид Reddit дээрх TikTok-той холбоотой эвгүй түүхүүдээс хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүү гарцгаая. Нэгдүгээр түүх. Би TikTok-ыг зүгээр л хоббигоороо хийдэг байсан. Тренд дуун дээр богино бичлэг хийж өдөр тутмын амьдралаа баг багаар оруулдаг. Нэг их алдартай ч биш. Тухайн үед 18,000 орчим дагагчтай байсан. Миний хувьд тэр бол зүгээр л хөгжилдөх газар. Гэтэ одоо эргээд бодоход би өөрийнхөө амьдралыг хэд их дэлгэцснээр гаргадаг байж. Анх тэр хүнийг би сэтгэгтлээс анзаарсан. Нэр нь санамсаргүйгээр үсэг тооны нийлбэр аккаунт. Профайл зураг байхгүй, нэг ч бичлэггүй. Гэхдээ миний бичлэг болгонд хамгийн түрүүн чахав комент үлдээн. Өнөөдрийн цэнхэр цамц чинь их гоё байна. Өнөөдөр ажилдаа оройтож явсан уу? Энэ кофе шопын булангийн суудал чиний дуртай газар мөн бидтэй гэх зэрэг. Эхэндээ би тоосонгүй. Яагаад гэвэл TikTok дээр хүмүүс элдэг юм бичдэг шүү дээ. Гэхдээ 3 дахь 7 хоногоос хойш тэр комментууд арай өөр болсон. Өнөөдөр чи бичлэгээ арай орой орууллаа. Гэр бүл рүүгээ алхаж явахдаа арагшаа нэг ч хараагүй юм байна. Тэр хар хүрэм чамд илүү зогтдог. Тэр үед миний биеэр хүүт даасан. Яагад гэвэл тэр өдөр би бичлэг огт оруулаагүй байсан. Зүгээр л ажилласаа гэр хүртлээ алхсан. Хинч намайг харах ёсгүй байсан. Би аккаунтыг блоклсон тэгээд дууссан гэж бодсон. Маргааш нь шинэ аккаунт гарч ирсэн. Блоклох хэрэггүй дээ. Би чамайг айлгах гээгүй. Тэр мөчөд анх удаа үнэхээр их хайсан. Би бүх бичлэгээ зөвхөн өөрт харагддаг болгосон. Хаягаа ажлынхаа газрын нэрийг устгасан. Профайлаа цэвэрлэв. 2 өдөр нам гүн байлаа. 3 дахь оройн би TikTok live хийж байлаа. Зүгээр л өрөөндөө суугаад дагагчтайгаа ярилцаж байсан юм. Гэтэл нэг хүн комент бичсэн. Хөшгөө хаагаач. Би дэлгэц рүү ширтсэн. Комментийн нэр нь танил. Өмнөх блоклсан аккаунтын нэг. Миний цээж хүүд орхисон. Учир нь миний ард үнэхээр цонх байсан. Хөшгөн хагас нээлттэй. Лайва тасалчаад аажмаар эргэж харсан. Юу ч байгаагүй. 2 давхарт байдаг болохоор өөрийгөө тайвшруулсан. Хинч биш. Тэгээд унтах гээд хэвтсэн. Шөнө 1 өнгөрч байсан байх. Ноход хуцах чимээ сонсогдсон. Манай байрны доод давхрын айл нохойтой. Улайд ч байгаа юм шиг тасралтгүй хуцаж байлаа. Би цонх руугаа очиод харсан. Гудамжны гэрэл дор нэг хүн зогсож байсан. Толгой дээрээ хар малгайтай. Нүгэр нь харагдахгүй. Гэхдээ тэр хүн хөдөлсөнгөө зүгээр л дээшээ миний цонх руу хараад зогсож байсан. Би цагдаа руу залгасан. 5 минутын дараа машин ирсэн. Тэр хүн айл хэдийн алга болсон байсан. Маргааш өглөө нь ажилласаа буцаж ирээд хаалган дээрээ жижигхэн цагаан дугтаа олсон. Дотор нь зураг. Миний зураг. Гэхдээ TikTok дээрээс хийсэн скриншот биш. Гадаа явж байхад ардаас дарсан зураг. Дэлгүүрийн үүдэнд автобусны буудал дээр нэг зураг нь бүр манай байрны коридорт. Сүүлчийн зургийн ард нэг өгүүлбэр байсан. Чи камер руу харахтаа илүү хөөрхөн байдаг. Тэр орой би найзандаа хонсон. Маргааш нь цагдаа ирж байрыг шалгасан. Ямар ч ул мөр олдоогүй. Гэхдээ нэг зүйл олдсон. Миний хаалганы доор шалан жижигхэн хар зүйл. Камер. Хөдөлгөөн мэдрэгчтэй зоос шиг хэмжээтэй камер. Хэн нэгэн миний хаалганы завсар руу чиглүүлээд тогтоочихсон байсан. Тэр миний гарах орохыг бүгдийг бичдэг байжээ. Цагдаа IP хаягийг мөрдөхөд ямар ч үр дүн гараагүй. TikTok аккаунтууд бүгдээрээ хурамч. 1-7 хоног нам жим болсон. Би бараг тайвширч эхэлсэн. Тэгээд нэг өдөр ажил дээрээ байхад танихгүй дугаараас залгав. Авмагцаа амьсгал сонсогдсон. Тэгээд намуухан хоолой. Өнөөдөр чи эрт тарах юм байна. Би шууд л тасалсан. Гар салганаад гарч гүйсэн. Автобусанд суулаа. Тэгээд замын дунд TikTok notification ирсэн.
Таныг хэн нэгэн лайв дээрээ дурдлаа гэж. Би дараад оров. Лайв эхэлсэн. Дүрс нь бүрхэг. Хэн нэгэн гар утсаараа бичиж байна. Харанхуй коридор. Манай байрны коридор. Камер аажмаар миний хаалга руу ойртож байлаа. Лайвыг хэдэн 100 хүн үзэж байлаа. Сэтгэгдэл тасрахгүй урсна. Энд чинь үнэн үү? Хаалгыг нь нээх гэж байна. Бурхан минь гэх мэт. Би амьсгаа авчиж чадахгүй болсон. Найз руугаа залхсан. Тэр үед найз маань миний байранд байсан юм. Хаалга битгий онгойлго гэж орилоход тэр чимээгүй болсон. Дараа нь шивэнсэн. Хин нэгэн тогшиж байна. Лайв дээр. Яг тэр чимээ сонсогдож байсан. Найз маань угаалгын өрөөнд орж хаалгаа дүгжв. Цагдаа 8 минутын дараа очисон. Гэхдээ тэр хүн алга болсон байсан. Ганцхан уцүүлсэн. Миний хаалганы өмнө. TikTok лайв нь асаалттай. Камер нь битсээр байсан. Цагдаа утсыг шалгахад хамгийн аимшигтай зүйл гарч ирсэн. Миний тухай бүтэн хавтас, зураг, хизээ хаашаа явдаг, ажлын цаг, дуртай кафе, найзуудын нэр. Мөн TikTok draft. Дотор нь аплоуд хийдэггүй бичлэгнүүд. Гарчиг нь өнөөдөр тэр эцэст нь хаалгаа онгойлголоо. Тэр хүний 3-7 хоногийн дараа баримжилсан. Миний байнга ордог кофений газрын бариста байсан. Би бараг өдөр болгон кофе авдаг хэрний түүний царайг сандаггүй. Тэр TikTok дээр намайг анх олсон. Дараа нь хаана явдгийг маань бичлэгүүдээс таасан. Нэг нэгээр нь эвлүүлсэн. Хүмүүс TikTok дээр энэ бол зүгээр л нэг видео гэж боддог. Гэхдээ зарим хүн чиний арын хаан дээр байгаа тусгал, цонхны цаадах гудамж, барьж байгаа кофений аяган дээрх лого тэр бүгдийг ч нь ажигладаг. Одоо хүртэл би бичлэг хийхдээ хамгийн түрүүнд нэг л зүйлийг шалгадаг. Ард талдаа юу харагдаж байгааг. Яагаад гэвэл тэр хүнийг барьсны дараа надад хэлсэн хамгийн сүүлчийн үг нь чи өөрөө намайг гэртээ урьсан шүү дээ. Бичлэг болгоноороо. 2 дугаар түүх. Би TikTok дээр тийм ч идэвхтэй хүн байгаагүй. Сард хэдхэн бичлэг оруулдаг. Ихэнх нь аялал, хоол эсвэл ямар нэгэн хөгжилтэй зүйлс. Дагагч ч цөөн. Тийм болохоор ч тэр зүйл надад тохиолдно гэж зүйдлээчгүй. Нэг орой ажилласаа ирээд TikTok-оо нээтэл notification дүүрэн. Хүмүүс чамайг меншн хийсэн байна гэсэн. Би гайхаад орсон танихгүй аккаунт миний хэрэглэгчийн нэрийг таг хийгээд нэг бичлэг оруулчихсан байв. Хэрэглэгчийн нэр нь Counting Down for Here. Профайл зураг байхгүй. Бичлэг нь 7 секунд. Хар дэлгэц, дунд нь цагаан тоо 720000. Тэгээд төгсгөлд нь дуу. Металл юм шалан дээр чийж байгаа юм шиг. Би ихэндээ тролл аккаунт гэж бодсон. Сэтгэгдэлт хүмүүс намайг меншн хийсэн байсан. Энэ юу вэ? Таних хүн ч нү амар юмаа гэх зэрэгээр. Би блок хийсэн. Тэгээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь нотификейшнууд ахаад шинэ аккаунт. Аккаунтын нэр нь Counting Down for Here 2. Шинэ видео. Тоолуур 61 13 42. Дуу нь энэ удаа арай тод. Хин нэгэн амьсгалж байгаа юм шиг. Сэтгэгдэл хэдэн мянган ширхэг. Хүмүүс намайг таг хийж цагдаа дууд энэ тоглоом биш гэж бичсэн байсан. Би тайлбар бичээд танихгүй хүн байна бүгдээрээ репорт хийгээрэй гэсэн. 2 цагийн дараа видео устсан. Би тайвширлаа. Орой гэртээ ирэхэд хаалганы өмнө delivery box байсан. Захиалгааг үзвэл нэр дээр маань ирсэн. Дотор нь хуучин утас. Цэнэгтэй дэлгэцэн асчсан TikTok нь нээлттэй. Тэр countdown profile. Шинэ бичлэг аплоуд хийгээгүй draft дээр тоолуур нь 48 тэгтэг. Видео энэ удаа илүү тод. Камер хаа нэгэн газраар явж байсан. Харанхуй гэрэл муутай. Тэгээд камер зогсов. Хаалга. Манай байшингийн хаалга. Байруул хүртэл тод харагдсан. Миний хуруу шууд л өсчихсөн. Цагдаа ирсэн, утсыг авсан. Хурууныхээ байхгүй. Систем reset. Юу ч үлдээгүй. Гэхдээ тэр шөнө TikTok дээр шинэ лайв ихэлсэн. Хүмүүс над руу линк явуулсан. Лайв дээр юу ч харагдахгүй, харанхуй.
Гэхдээ хэн нэгэн алхаж байлаа. 1, 2, 3 алхам. Дараа нь зогсоно. Дахиад л алхана. Комментууд нь галзуурч байсан. Хаана байна? Яагаад ингэж байгаа юм? Тэгээд камер гэрэл рүү ойртсон. Миний ажлын байр. Барилгын гадаа. Шөнийн 1 цаг. Би тэр үед гэртээ байсан. Хэн нэгэн камера дээш нь өргөсөн. Шилэн хаалган дээр миний нэртэй ID картны зураг наалттай байсан. Тэр бол дотоод ажилтнуудыг л мэддэг зүйл. Маргааш би ажилдаа очоогүй. Цагдаа дагуулж очсон. Тэндээс юу ч олоогүй. Гэхдээ хамгаалтын камер шалгалтал шөнийн 12 цаг 41 минутанд нэг хүн ирсэн байсан. Нүрээ бүтэн халахалсан. Камерны өмнө шууд хараад 8 секунд зогссон. Дараа нь хаалганы өмнө юм тавьчихад явчихсан. Цэвэрлэгч эмэгтэй болсон. Жижиг трипод, утас тогтоодог. Мөн цаасан дээр 24 тэг. Би шууд найзындаа очиж хонсон. TikTok-оо устгасан, утсаа унтраасан. Гэхдээ шөнө 3 цаг 12 минутанд найзын утас дугарсан. Танихгүй дугаар. Автал эрэгтэй хүн биш, эмэгтэй хоолой. Бараг шивнэх шахам. 12 цаг үлдлээ. Шууд л тасалчихсан. Цагдаа хайлт хийсэн боловч тэр утсыг олоогүй. Маргааш өглөө Countdown аккаунтээр пост хийсэн байсан. 08:00:00. Энэ удаа видеон дээр манай найзын байрны гадна. Үнэхээр миний дотор мухаарсан. Яаж олсныг нь ойлгоогүй. Сэтгэгдэл 20,000 давсан. Хүмүүс яг кино үзэж байгаа юм шиг бичиж байв. Цагдаа дууд аюулгүй байгаарэ. Нуугдаарай гэх мэт. Тоолуур 1 цаг болсон. Цагдаа байрыг хамгаалж байсан. Би дотор бүгд хаалттай. Лайв эхэлсэн. 00:59:59. Камер байрны үдэнд цагдаа харагдана. Гэхдээ бичиж байгаа хүн ойрцсонгүй. Зүгээр л зүүм хийсэн. Дараа нь камера баруун тийшээ эргүүлсэн. Миний цонх 3 давхар. Мэдээж дотор нь би. Хөшгөний завсраар харагдаж байв. Би тэгж зогсож байгаагаа ч мэдээгүй. Тэгээд Countdown тэг болсон. Дэлгэц хар 5 секунд, 10 секунд. Дараа нь ганцхан дүрс. Миний өмнөх ажлын газрын security footage. Хэдэн сарын өмнөх. Би орой ганцаараа гарч байсан юм. Араас 15 метрийн зайд нэг хүн дагаж байсан. Надад мэдэгдээгүй. Видео төгсгöd текст гарсан. Чи намайг анзаараагүй. Гэтэ би чамайг тэр өдрөөс хойш өдөр бүр харсан. 2 сарын дараа тэр хүнийг барьсан. Манай хуучин офисын гэрээт засварчин. Анх намайг барилгаас гарч байхад харсан. Дараа нь TikTok дээрээс санамсаргүй алсан. Тэгээд хүмүүсийг үзэгч болгож өөрийнхөө хийж байгаа зүйлийг Countdown шиг цасаж эхэлсэн. Намайг айлах гэж биш. Намайг алга болохыг хүмүүсээр үзүүлэх гэж. Одоо хүртэл TikTok notification-ууд дуурахад би хамгийн түрүүнд нэг зүйл боддог. Хэн нэгэн намайг таг хийсэн юм биш биз? 3 дугаар түүх. Би TikTok дээр тренд дагаж бичлэг хийдэг жирийн л хүн байсан. Тухайн үед нэг тренд их хүчтэй явж байсан юм. Шүн гадаа гараад утасныхаа флашлайтыг хасаагаад ойр хавийнхаа чимээг бичдэг. Гэрийн чинь орхиод ямар нэгэн эвгүй зүйл байгаа юу гэдэг төрлийн. Хүмүүс гудамж харанхуй байшин эсвэл сонин дуу чимээ оруулдаг байсан. Би ч гэсэн дагаад хий гэж бодсон. Манай байр хотын захад орой бүр намгүм. Тэр шөнө бараг 12 өнгөрч байсан. Би хүрмээ өмсөд гадаа гарав. TikTok камера асаагаад бичиж эхэлсэн. Эхэндээ юу ч байгаагүй. Гэрлийн шом, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай. Тэгээд бичлэгээ арай сонирхолтой болох гээд байрны ард талын хуучин зогсоол руу алхсан. Тэнд хүн бараг явдаггүй. Флашлайт асаагаад эргүүлж байлаа. Тэгтэл нэг машин харагдсан. Хар өнгийн SUV. Хөдөлгүүр насаалттай, гэрэл нь унтраалттай. Би анзаараагүй юм шиг өнгөрсөн. Гэхдээ утасны флаш машин дээр туссан. Арын хаалга нь баг зэрэг нээлттэй байсан. Дотор нь нэг зүйл хөдөлсөн. Би юу болохыг нь ойлгоогүй. Тэгээд шууд гэртээ орсон. Бичлэгээ эдит хийж эхэлсэн. Дуу нэмэх гэж байтал нэг зүйл анзаарсан.
Би машиныг флашлайтаараа тусгах тэр 2 секунд. SUV-гийн ард нэг хүн хэвтэж байсан. Эхэндээ согтуу хүн гэж бодсон. Гэхдээ зүүм хийгээд харахад гард нь арт талдаа боолттой харагдсан. Миний бие шууд хүйд орхисон. Цагдаа дуудсан. Би тэр бичлэгийг үзүүлсэн. Тэд очисон машин аль хэдийн алга болчихсон байсан. Юу ч олдоогүй. Маргааш өглөө нь би тайвшрах гээ TikTok-оо нээсэн дүүрэн notification. Хэн нэгэн миний бичлэгийг стич хийгээд оруулчихсан байсан. Хэрэглэгчийн нэр байхгүй шахуу. Профайл зураггүй. Тэр стич дээр миний авсан SUV гардаг хэсгийг томруулсан. Дээр нь текст. Чи буруу зүйл харсан. Сэтгэгдэл хэдэн мянга. Бүгд намайг таг хийсэн. Би шууд репорт хийлээ. Гэхдээ 20 минутын дараа өөр нэг апплод. Энэ удаа 4 секунд. Хар дэлгэц тэгээд гэрэл ассан. Миний байрны гадна. Камер машинаас бичиж байлаа. Миний цонх руу зүүм хийсэн. Тэгээд текст. Одоо ч гэсэн харж байна. Би цагдаа руу ахаад залгасан. Тэр шөнө тэд ирээд байшингийн гадна зогссон. Юу ч болоогүй. Гэхдээ 3 цагийн үед миний TikTok live өөрөө эхэлчихсэн гэсэн мэдэгдэл ирсэн. Би live эхлүүлээгүй. Утас маань орны хажууд байсан. Нээлттэй. Үнэхээр live явж байлаа. Камер урд камераараа асчихсан. Миний нүур унтаж байгаа чигээрээ харагдаж байсан. Би тэр дороо тасалсан. Тэгээд гар салганаж settings-ээ шалгасан. Хинч нэвтрээгүй гэж гарч ирсэн. Маргааш нь би өөр газар очиж хонсон. Тэгтэл оройн цагдаа над руу залгав. Манай байрны арын хогийн савны хажуугаас эмэгтэй хүний цүнх олдсон. Миний бичлэг дээр харсан хүнтэй холбоотой байж магадгүй гэж. Дотор нь ID байсан. 24 настай эмэгтэй. 3 хоногийн өмнөөс сураггүй болсон. Тэр мөчөд миний гэз базалж эхэлсэн. Яагаад гэвэл би тэр хүнийг мэддэг байсан. TikTok дээр миний бичлэгүүдэд хэд хэдэн удаа комент бичиж байсан дагагч. Би хаяа reply хийдэг байсан юм. Тэр охины сүүлийн TikTok нь 3 хоногийн өмнө апплод болсон байсан. Орой машина бичжээ. Caption хин нэг нь намайг дагаад байна. Хүмүүс тоглоом гэж бодоод инээсэн эможи үлдээсэн байсан. Дараагийн 2 өдөр аимшигтай байсан. Миний бүх сошиал хаяг дээр фейк аккаунтууд орж ирсэн. Нэг л өгүүлбэр. Видеог устгах. Instagram, TikTok, email бүгд. Би устгаагүй. Цагдаа нотлох баримт болгож хадгалсан. 3 дахь шөнө гэрийн гадаа машин ирсэн. Цонхоор харахад тэр хар SUV гэрлэгөө зогсож байсан. Би хөдөлж чадсангүй. Зүгээр л ширтсэн. 10 секунд, 20 секунд. Тэгээд аажмаар ухраад явчихсан. Маргааш нь цагдаа тэр машиныг олсон байсан. Хотын нөгөө захад дотор нь цус болчихсон. Утас тогтоодог трипод мөн TikTok дээр апплод хийгээгүй бичлэгүүд. Нэг бичлэг дээр нь би байсан. Тэр шөнө SUV-г флашлайтаараа тусгаж байгаа мөч. Камер миний ард талаас битсэн. Би огт мэдээгүй. Тэр хүн яг миний ард зогсож байсан. Хамгийн сүүлийн драфт дээр caption бэлэн бичээстэй байсан. Дараагийнх нь хитрхи ихийг мэдчихлээ гэж. Тэр хүн дараа нь баригдсан. Сургуй болсон эмэгтэйч амьд олдсон. Гэхдээ нэг зүйл одоо хүртэл санаанаас гардаггүй. Миний анхны бичлэгийг хүмүүс одоо ч дахин постолдог. Тэр 2 секундын эсхийг томруулад. Учир нь зүүм хийхэд ганцхан боолттой гар биш SUV-гийн урд шилэн дээр бас нэг зүйл харагддаг. Жолоочийн суудалд сууж байсан хүн. Толгоогоо эргүүлээд шууд камер руу харж байсан. 4-р түүх. Би TikTok дээр жинхэнэ болсон бодит гэмтэргийн контент үзэх дуртай. Тэрнээс өөрөө олигтой бичлэг хийдэггүй. Заримдаа муураа эсвэл хоол хийж байгаагаа оруулна. Тэгээд болоо. Тэр үед нэг бичлэг маань санаандгүй вайрал болчихсон юм. Орой ажиллаа тараад гэрлүүгээ алгаж байхдаа гудамжны нэг хачин юмыг биччихсэн. Манай байрны ойролцоо захилгааны шон дээр олон аран утас нэг дор орооцолчихсон байсан. Дээрээс нь нэг гялгарууд салхинд савлаа, доор нь гудамж хоосон. Ямар нэг шалтгаангүй эвгүй харагдсан болохоор зүгээр энэ гудамж яагаад ингэж эвгүй мэдрэмж төрүүлээд байдаг юм бол гэд оруулчихсан. Маргааш өглөө сэрэхэд 600,000 үзэлт,
Комментууд дүүрэн үнэхээр эвгүй юм аа, шүн бүр ийм байдгүй гэх зэргээр. Гэхдээ нэг коммент анхаарал татсан. Профайл зураггүй аккаунт. Нэр нь рэндом. Ганцхан өгүүлбэр. Зүүм хийгээд үз. Би ихэндээ тоогоогүй. Гэтэл доор нь хүмүүс реплай бичээд эхэлсэн. Бурхан минь, би харжглаа. Наадахыгаа устгах гэх зэргээр. Би пауз хийж томруулсан. Ихэндээ юу ч харагдаагүй. Тэгээд шонгийн арын сүүдэр дээр анхаарал тавьсан. Хар юм. Хүн шиг хэлбэртэй. Тэгээд бүр томруултал 2 гутал. Хин нэгэн шонгийн ард хагас нуугчсан зогсож байсан. Тэр шөнө би тэрийг хараагүй. Флашлайтаа ч асаагаагүй байсан. Гэхдээ коммент доор тэр аккаунт яг секундыг нь хэлсэн. 0006. Яг таарсан. Би цагдаараа явуулсан тэр бичлэгийг. Оройн тэр коммент устчихсан. Гэхдээ шинээр өөр нэг зүйл гарч ирэв. Өөр аккаунт. Би чамайг хараад зогсож байсан. Миний гар дагжин чичирч эхлэв. Репорт хийсэн. 5 минутын дараа шинэ коммент. Цагдаа оройтно. TikTok дээр хүмүүс скриншот аваад тараачихсан коммент хэсэг галзуурсан. Хүмүүс над руу DM явуулж байлаа. Гэрээсээ гарахгүй бай, цагдаа дууд гэж бичиж байв. Би бүх хаалгаа түгжээд гэртээ суусан. Тэгээд орой 10 цагт notification. Хэнийг нэг коммент. Шинэ аккаунт байсан. Чи видеонд нэг зүйл орхичихлоо. Би нэгэд үзэхэд тэр миний видеоны скриншотыг шонгийн ард байсан хүнээс өөр замын цаадах машины шилэнд тусгаад авчихсан байсан. Тусгал дээр би алхаж байна. Машины ард яг 3 алхмын зайд өөр нэг хүн байна. Толгоогоо доошоо. Над руу ойртож байсан. Тэрийг би огт анзаараагүй. Тэгээд коммент. Тэр хүн би биш. Тэр мөчөд би үнэхээр айсан. Нэг хүн биш, 2 хүн байсан. Цагдаа ирсэн бичлэгийг секундээр нь шалгасан. Замын цаадах дэлгүүрийн камерыг үзсэн. Тэгтэл үнэхээр 2 хүн. Нэг нь шонгийн ард, нөгөө нь миний ард. Гэхдээ хамгийн аимшигтай нь би тэдний дундуур алхаж өнгөрсөн. Нэг нь намайг харж байсан. Нөгөө нь замын цаад талаас. Яг зохицуулсан юм шиг. Тэр орой TikTok дээр лайв эхэлсэн. Шинэ аккаунт. Юу ч харагдахгүй. Зүгээр л харанхуу. Сайлах дараа нь гэрэл. Манай гудам. Камер яг миний бичлэг хийсэн газар. Комментууд хашгирч эхэлсэн. Цагдаа дуу зуухт. Тэгээд лайв хийж байсан хүн шонгийн ард очсон. Камер доошоо харсан. Газраас жижигхэн юм авсан. Миний түлхүүрний осор. Тэр өдөр хаясан байжээ. Тэгээд шивнсэн. Бараг хүрэх шахсан. Лайв тасрав. Маргааш өглөө цагдаа 2 хүний нэгийг баривчилсан. Ойролцоох барилгын хамгаалагч. Харин нөгөө нь зогсчихсан. Баригдсан хүнээс асуухад тэр нэг л зүйл хэлсэн. Би түүнийг биш өөр хүнийг хүлээж байсан. Гэхдээ тэд намайг анзаараад намайг дагаж эхэлсэн байсан. Сарын дараа нөгөө хүн ч баригдсан. Хүн амны хэрэгтэй холбоотой байсан. Тэгээд надад хамгийн эвгүй санагдсан зүйл нь анхны зүүм хийгээд үз гэсэн коммент. Цагдаа IP-г олсон. Тэр комментиг бичсэн хүн сураггүй алга болсон байсан. Тэр шөнө миний бичлэг орохоос яг 12 минутын өмнө. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.